Энэ болохоор яг үгүй Монгол хүний хувьд бол Монгол хүний авалгүй л яг уу. Тэгвэл зэрэг манайх бол хүчин чадал дийлэхгүй гэж байгаа учраас ачраад байгаа хүмүүсийн аюулгүй байдлыг юу яах нь болгоомжгүй л гэж бодож байна. Зогсоосон дээрээ л гэж бодож байна. Бага газарт нь сайхан юугаа хорио цээрээ тогтоогоол нэгэнт одоо энд 1000 гар шахуу хүн ацарцсан тэрийг хөл хорионоос нь гаргаж чадаагүй дахиад эргээд хүлээгээд авах имлэг байхгүй юм чинь харин тухайн газарт нь элчин сайдынхаа яамаар дамжуулаад юм уу аюулгүй байдлыг хангах талаар л яриул зүгээр юм уу да. Тэр ч одоо зөв шүү дээ. Иргэдийн авцрахгүй яах юм бэ? Хүний газар зовж байгаа мөг төрөгч байгаа мөөгүй юм уу ажил төрөл байгаа мөөгүй хэцүү шүү дээ. Тэгээд одоо ихэр бол гараад шунч ядараад ирэх тэрэ. Эрүүл мэндийн байгууллагууд гайгүй ажиллаж байгаа одоо сайн ажиллаад багшлаа шүү дээ. Яг хөө тодорхой хэмжээр хүмүүс тийм хүмүүс илэрсэн л байна. Тэрийг эмчлээд одоо яг нь тусгаарлаад тэгээд одоо ямар ч гэсэн дэлгэрэх хэмжээг нь хончих шиг боллоо. Тэр нь зөв баг. Миний бодлоор зөв л гэж бодож байна. Монгол оронд гадаад байгаа хүмүүсүүд би нэг Монгол орны одоо л яг санаж байгаа шүү дээ. Ер нь гадаад Монгол орн бас гадаад идэх хүмүүс хичнээн их өндөр солин сайхан ажилтдаг ч гэсэн Монголтой хас л арай өөрөдөл. Зөвлөх л да. Гэтэ Монгол хүний бас хаяггүйсэн дэрлэгт. Тийм. Гэтэ бас цаашаа халдаахгүй бол бас сайн л. Тийм Монгол одоо энэ эрүүл мэндийн байгууллагууд ажиллаад сайн хийж чадчих гэж бодож байна. Тийм. Ер нь цаашаа алдахгүй л сайн хийж байгаа хаа. Яг миний хувьд бол яг энэ зөвл гэж бодож байна л да Монгол хэрэгтэй. Авчрах нь бол нэг зөв гадаад дуугаар гэдэг татхан зөвл гэж бодож байна. Тэг ялахгүй наанзаа ирээд бол яг тусаарлаад ингэж яаж байгаа бол би бол хувьдаа бол зөвл гэж бодож байна. Улсын онцгойгоос эрүүл мэндийн байгууллагууд нь ажиллаа маш сайн хийж чадчих гэж бодож байна. Хөөцөн тэрэн дээр бол би бол сэтгэл хангалуун. Энэ бас эрүүл мэндийн яаманда те энийг яаж байгаа юунд нь бол үнэхээр бас тодорхой хэмжээгээр ингээд хориг тавиад ингээд юу ясна бол маш би бол дэмжиж байна тий. Иргэний бодлоос тэр нийгмийн байдлаас ч тэр Монгол улсад гадаадтайгаа монголчуудыг эргүүлж татлаа гэд ямар ашиг байгаа. Өвчин зоолон авчирна. Тэгээд өөрснөө эрүүл мэндийн байгууллага ямар доод түвшинд гэдгийг мэдж байгаа шүү дээ тийм үст. Тийм болохоор нэг таалагдахгүй л. Гү чи монголчууд ч цөөхөн шүү дээ. Тийм учраас иргэдээ авах л ёстой шүү дээ. Одоо хүн ядрал төрлөө тураг ядрал уулаан гэж ардын уламжлалт үг байдаг шүү дээ. Тийм учраас чинь хичнээн гадаад оронд очиод амьдралаа ч гэсэн тийм Монголон гэсэн сэтгэлтэй Монголынхон бидний үр садал учраас бол тэрийг авчрах нь зүйтэй гэж бодож байна. Гэхдээ манай нөхцөлд бол яг тэр нисэх хүчний баг бүрэлдэхүүн цөөхөн байгаа учраас түргэн яваад чадахгүй тэр чинь 14 хоног бас карантинлэгч байгаа шүү дээ. Тэгээ дараачихаа ээлжийг 14 хоног болж дараа нь шинжилгээ авч тэгээд явуулах учраас бол тэрүүнд жаахан хүн бүрэлдэхүүн жаахан цөөхөн байд юм болов уу гэж би бодож байгаа. Тэрээс авах зүйтэй гэж би юмээс тэнтэй санал нэг байгаа. Тэр зөвлөлгүүдээ бас их л олон шалтгаанаар хүмүүс ч одоо гадагшаа гарчаад мөнгө төгрөггүй бол буцаж ирж чадахгүй бас хэцүү байдалтай байгаа л гүдээ тий. Монгол улсын иргэн болгон ч үндсэн хуулиараа амьд явах хэрэгтэй, эрүүл мэндийг хамгаалуулах хэрэгтэй байдаг шүү дээ. Тэгэхээр зөвлөх гэж бодож байна. Тэрийг одоо өстө хэлж мэдэхгүй байна. Ер нь авчрах юм бол тэгэл маш сайн л хамгаалт хийхгүй бол энд байгаа хүмүүс чи хэдүүлээ те ирж байгаа нь хэдүүлээ. Тийм л байна. Яг өвчин ороод ирлээ ихэд за тэр вакцин нь одоо сая хэдэн зүйч 2 сая ч вакцин байлаа гэхэд одоо бид нар бол аваад тэрийг ингээд дэмжиж чадахгүй улсууд байгаа шүү дээ. Одоо яг одоо Монголд байгаа энэ бүх ахмадууд, дундчууд энэ төр гаднаас ирж байгаа энэ хүмүүс бол эмчилчих тийм боломжийн улсууд байгаа шүү дээ тий. Энийг харахаараа бид нар өөрийнхөө эрх ашигын үүднээс одоо болов яасан бэ гэсэн үгийг бол хэлэх гээд байгаа юм би. Тэр ялангуяа одоо их хурлын гишүүн Эрдэнэнийг хэлчихлээ шүү дээ. Манайх ингээд авахгүй ус төржид авахгүй юу? Ус төржөө бол тэр нам тэгээд тэр. Яг үнээр болов яасан бэ? Гадаадад одоо хэдэн хүн явдаг хүн ам юм тий. Энэ дотооддоо одоо нэг ядуу хэдэн байгаа юм. Одоо
тэднэр нь сүрэн шүү дээ. Хэцүү шүү дээ. Гэхдээ одоо тэгээд эцэг ихтэй эх оронтой усч одоо эх орондоо ирэлгүүл яах вэ? Эцэг ихтэйгээ ирэлгүүл яах вэ? Тэгэл зөв л ахaltaа одоо бодвол тий. Яаж ч утас ширнэ тий. Одоо энэ тусгаарлаад гэдэг нэмлээ хасагтлаас юм байхгүй болохоор гайг байх л гэж бодсон. Ямар ч зэн өргөжөөд нэмэгдээд байгаа юм байхгүй болохоор зөв л ах гэж бодож байна. Зөв шүү дээ. Угсаа ямар ч юм байсан Монгол улсын иргэн учраас их орон мэдээж гэр бүл ах дүү нарт ойрхон ирэхийг л хүснэ үстэй. Тийм болохоор ирээд юуг нь тусгаарлалтын сайн хийгээд тэгээд яхан бол тэдний зөв л гэж бодож байна.